юу гэсэн үг яа сайн асуулт би. Сайн байцгаана уу? Намайг Бацар Айлмаар гэдэг. Би Дон Тайны Техник сумын 4-р цэцэрлэгт бүлгийн багшаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг. Манай хаан бүл дөрвөлээ. Нөхөр маань шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар ажилладаг. За цэцэрлэгийн багшийн ажил бол өглөөр эхэлдэг. Бид нар өглөөний нар ургахтай зэрэгцээд ангидаа ирж хүүхдээ хүлээж авах бэлтгэдэг. Мөн болоод багш хүн бол хүүхдийнхээ өмнө дахин байх учраас биеэ цэгцлэх ажлуудыг хийдэг. Цэцэрлэгийн хаалгаар хамгийн ихний хүүхэд орж ирсэн цагаас эхлээд цэцэрлэгийн багшийн ажил эхэлдэг. Би хүүхэд ахтаа бол багш олно гэж юу бодож байгаагүй. Тэр тусмаа цэцэрлэгийн багш олно гэж төсөөлж байсангүй. 10 жилдээ төгсөөд эсэлтийн ерөнхий шалгалт өгөөд ээж аавынхаа хүсэлтээр Дархан хотын анагаахын дэд сургуулийг солилгоо аргацууч гэсэн ангийг авч суралцж байсан. Тэгээд нэг аймагтаа ирээд өглөн нэг хичээх хүүхдийг авахаар нэгдэр цэцэрлэг рүү очсон. Тэгэхэд би анх удаа цэцэрлэгийн хаалгаар орж үзчихсэн. Тэгээд тэндээс би цэцэрлэг гэж ямар сайхан зүйл юм бэ? Цэцэрлэгийн орчин ямар гоё юм бэ? Цэцэрлэгийн багш ямар гоё мэрэгжил бэ гэдгийг олж харсан. Тэгээд л ер нь цэцэрлэгийн багш болъё гэж шийдээд анагаахын сургуулаа орхиод Дорн дэд сургуульд эсэлтийн шалгалт өгөөд тэнцээд сургуулийн өмнөх боловсролын анги гэсэн ангид нь суралцж исэн. Би ер нь айлын бага охин. Тийм учраас айгүй их ер нь жоохон дураараа. Тэгээд гинтийн шийдвэрээр өөрийнхөө ажлыг, амьдралыг өөрчилсөн хүнтэй. Гэхдээ би цэцэрлэгийн багш болсондоо хизээж харамсдаггүй. Энэ шийдвэртээ бол баярлаж явдаг. Тэгээд цэцэрлэгийн багш маань бол их сайхан мэрэгжил, хүүхдүүдийн дунд ажиллана гэдэг сайхан зүйл. Цэцэрлэгийн багш ажил бол бас нэлээд хүндэдэг. Тийм учраас багш маань өглөөнөөс орой хүртэл хүүхдээ хөгжүүлэлт төлөвшүүлдэг. Тэгээ үүнийхээ хажуугаар бас бид нар маань дараа өдрийнхөө хичээлийг төлөвлөх бэлтгэх хэрэг гардаг. Тэгээд бид нар бол хүүхдүүдэд онцлосныхаа дараа ихэвчлэн унтны цагаар энэ ажлуудаа амжуулдаг. Хэрвээ амжуулж дуусахгүй бол тийм гэртээ очиод ар гэрийнхээ туслалцаар авах тохиолдол байдаг. Одоо жишээ нь ингээл хүүхэд бүрийн тоогоор дугуйд төрсөөр наамал хийлээ гэхэд хүүхэд бүрийн тоогоор дугуйд төрснөө байх хэрэгтэй болчдөг. Тэгээд ангидаа унтны цагаар ингээ хайчлаад амжихгүй авах юм бол гэртээ очиод нөхөр хүүхдүүдэд гуугаал тийм ингээд нөхөр хүүхдүүдээрээ ажиллах жишээтэй. Тэгээд ер нь бол цэцэрлэгийн багшийн ар гэрийн ч гэсэн бүтээлч бараг л яг багш шиг болчтой. За хичээлийн бус цагаар бол би хөвчлэн гэр бүлийн хилдээгээ өнгөрөөхийг хүсдэг. Чөлөө цагаа тэгээд багш хүн учраас мэдээж тийм өөрийнхөө мэдлэг боловсролыг дэвшлүүлэхийн тулд ном унших дуртай. Ажлын байран дээр бол багш нар маань хөгжмийн дугуйлан хамрагддаг, бүжгийн дугуйлан, англи хэлний дугуйлан хамрагдаж өөрсдөө хөгжүүлдэг тийм. Аав ээжийнхээ гараас яг гарч амжаагүй юм албад хүүхдүүдтэй ажилладаг учраас багш маань бага насны хүүхдүүдийг ойлгодог, мэдэрдэг байх хэрэгтэй. Мөн тэдэнд хайртай байх хэрэгтэй. Багш нь ер нь бол судлаач байх хэрэгтэй. Анги удирдна гэдэг маань ер нь том үүрэг хариуцлага байдаг. Тэгээд дагаад бол бэрхшээлүүд, янз бүрийн бэрхшээлүүд учирдаг. Гэхдээ цэцэрлэгийн багшууд бол бяцхан хүүхдүүдийн ертөнцид донд орж ажиллана гэдэг маань өөрөө сайхан зүйл. Тийм учраас бэрхшээлээс илүү сайхан зүйл олонтой. Сургууль хүмүүжлийн хаавал ажиллагааг ингээ явуулж байхад миний зааж байгаа зүйлийг нэг ч гэсэн хүүхэд маань олж сураад тийм өөрөө сурсан зүйлээрээ баярлаж бахархаж байгааг нь хараад үнэхээр хаз жаргалын мэдэрч цаашаа ажиллах урам зориг тэндээс олж авдаг. Хүүхдүүдийн дунд ажиллана гэдэг сайхан зүйл өөрөө хөвчтэй сайхан нэрхтэй байдаг. Тэгээ хүүхдүүд маань их олон хөвчтэй зүйл болдог. Хамгийн янзын сайхан болсон хүүхдүүдээ ингээд салхилуулаад гадаа аваад гараа явуулсан чинь нэг хүүхд маань багшаа тэг бурхан явж ингээд лам гарчаа тэгээ бурхан явж ингээд над руу зааж ирсэн. Тэрээс сайхан болсон болохоор санаа ихтэй. 3 бэлтгэл бүлгээ авч төгсөх гэж байна. Тэгээд энэ хугацаанд бол хүүхдүүд маань олон амжилтыг эзэлж болж байсан. Жишээ нь
аймгийн уран жилийн 2016 дэд байр замын хөдөлгөөн цагаан толгой гэсэн тэмцээнд 2013 онд нэгдүгээр байр гэсэн ер нь бол амжилтуудыг үзүүлжсэн. Тэгээд багш хүний хувьд бол би ганц нэг хүүхдийг тэмцээн уралдаанд оролцуулахаасаа илүүтэйгээр хамаасаар ингэж оруулахыг чухалчилж хичээдэг. Тэгээд ер нь бол цэцэрлэгийн багшийн хувьд хүүхдүүд маань нэгдүгээр ангид ороод амжилттай суралцж байгааг нь харах багш хүний хувьд хамгийн том амжилт байдаг. За би анх дорн дээл сургуульд 2009 онд хэсэгт орж ирсэн. Тухайн үед маань манай ангийн багшийг Мэдмаа гэдэг байсан. Сургуулийн боловсролын мэргэжилтэн багшаар одоогийн цэвэрлэн багчууд цэцэрлэгийн хараг зурч оюун багш маань ажиллаж исэн. Тухайн үеийн багш нар маань бол мэдлэг чадвар сайтай ийм олон багш нар байсан учраас бид нэр их зүйлийг багш нараасаа сурч мэдэж авсан. Дорн дээл сургуульд одоо 2 дугаар курсээс эхлээд танилцах давлага, сургамын давлага, багшлах давлага гэж хийжсэн учраас цэцэрлэгтэй танилцаж цэцэрлэгийн үйл ажиллагааг ер нь бол мэддэг байсан. Тэгээд ажлын байран дээр гараад бол биднээс мэдхгүй чадахгүй зүйл байгаагүй гэж хэлэх болно. За тэгээд энэ ташрамд ашиглаад дорн их сургуулийн нэг багш нартаа баярлаж талархаж явах илэрхийлмээр байна. Сургуулийн боловсролын багш маань өөрөө хөрвөх чадвар сайтай байдаг. Бид нэр бол нэг хөгжим байруул нэг ая тоглолцдог тийм үжиглэгчтэй бичиг цаасныхаа ажлыг бол албан хичээг хөтлөлтөө болоод хийчдэг. Тийм учраас цэцэрлэгийн багшийн ажилласаар ажиллаж байгаа хүн тийм цаашаад ямар ч салбартаа гараад ажиллахад болно гэж би боддог. Хөрвөх чадвар сайтай байдаг учраас мэргэжлээ сонгох гэж байгаа хүмүүстээ хамгийн түрүүнд өөрийгөө ихлээр сонсох хэрэгтэй. Тухайн хүн маань ямар зүйлийг хийхийг хүсэж байгаа тэр зүйлээ хийх хэрэгтэй. Цэцэрлэгийн багшийн ажил маань бол дандаа бага насны хүүхдтэй ажилладаг учраас хэдэн хайртай, хэднийг ойлгож мэдэрдэг тийм хүмүүс бидээр тохиомжтой гэж бодож явдаг. Харин нөгөө Мартин ам болоо гэсэн чинь манай энэ хүү маань өглөө багшаа гэж ороод ирсэн тийм. Яасан бэ гэсэн чинь өчтөр манай ээжин баяр болсон. Тэгээ аав маань ээжийг гар дээр өргөж орж ирээл нисээл гэж яриадсан. Тэгээд ер нь бол хөрхөн хөвгчтэй явдаад болдог. 2013 онд сургуулаа төгсөөл ажилд орсон. Тэгээд ихэд бол би дунд авлыг хүлээж авсан. Тэгээд хүүхдүүд аюул олон хүүхдтэй 36 хүүхдтэй ангиасан. Тэгээд аюул олон хүүхдтэй тэгээд нөгөө хүүхдүүд маань 9 сарын нэг ингээд жоох уйлсан тий. Тэгэхээр нь одоо тэгээд яахаа мэдэхгүй аюул олон хүүхдүүдэд зэрэг уйлахаас яахаа мэдгүй болчих юм билээ. Тэгээд савцууш багш маань тий бас олон туршлагатай багш нараасаа зүрхээ аваад маргааш нь энэ уйлаад байгаа хүүхдүүдийг яаж уйлалтуугаар хүүхдэд асах вэ гэж тий зүрхээ аваад багшнаас илүү нэлээд туршлагатай болоод тий хүүхдүүдэд багаар уйлуулахад болохоор ингээд ажиллаж исэн. Тэгээд за манай цэцэрлэг маань бол манчерын сургалтад үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд тухайд болоод зарим эцэгчүүд маань манчерын сургалт гэдэг зүйлийг тий мэдхгүй байх тохиолдол байсан. Тэгээд энэ үед нь бол бид нэр багш бид бүхэн маань тий сургалтаа явуулсаар хүүхдүүд маань улам их юм мэдчихтэй хүүхдүүдээр гарч байгаа агц амжилтыг хараад эцэг эхчүүд маань ч гэсэн ойлгож ирсэн. Тийм учраас одоо манчерын сургалттай цэцэрлэгтэй аймагт маань олон болоосоо гэж хөдөө бодож явдаг. Багш хүний хувьд тийм ээ энэ мэргэжлэрээ цаашаа сайн ажиллаад мэргэжлийнхаа эзнэр болоод цаашид болвол оргилд нь хүрэхийг хичээж явдаг да. Зөв хүмүүжилтэй, зөв төлөвшөлтэй, зөв Монгол хүнийг төлөвшүүлэхээр ажиллаж байгаа би багш хүн.